амьдралд нэг 4 зүйл маш чухал мөн үү? Эрүүл мэнд, харилцаа, санхүү, карьер. Эхлээд санхүү карьердээ цаг гаргачаад дараа нь эрүүл мэнд харилцаанд цаг гаргана гэж боддог ихэнх монгол. Мөн үү? Ухамсартай, ухамсаргүйгээр тэгж дотроо одоо тэгж би бодохгүй гэж хичээсэн ч таны тасралд ухамсар чи 95% удирдаад байгаа шүү дээ. Тэр програмчлалсан бид нар яах нь эрүүл мэнд, харилцаа сүүлдэн. Үр хөвгөд сүүлдэн. Харилцаа сүүлдэн. Эхлээд мөнгө олох хэрэгтэй. Ээж нь мөнгөний төлөө явж байгаа шүү. Харин мөнгөний төлөө л явж байна. Тэ? Чамайг сайхан амьдруулахын төлөө. Тэгээд үнэндээ 10 жил зүтгээд 10 жилийн эхний 3, 4, 5 жил магадгүй нэг жоох ирч хүчтэй. Тэгээ сүүлийн 2 жил нь жоох ингэ. Тэгээд 10 жилийн сүүлийн 5 жилд бол яг бүр ингэ бензин машин төрж байгаа юм шиг бизнес эрхэлдэг. Тэгээ явж байгаад өвчин тусаад бамждаг. Тэгээд бизнесээ эрхлэх боломжгүй болсон учраас эрүүл мэндэд мөнгө зарцуулдаг, цагаа зарцуулдаг. За өвдөхгүй маа гэхэд бүр харилцаа чинь нурцсан байдаг. Үр хөвгтэй харилцаа байхгүй. Нөгөө хүүхдүүд чинь бага байсан чинь өсвөр насныхан болсон. Өсвөр насныхандаа цаг зарцуулах боломжгүй байснаас болоод өсвөр насных чинь өвгий чи авахаа болцсон. Тоохоо болсон. Хаалга өшгөлөө цөмлөд гардаг явдаг болсон. Эсвэл өрөөндөө өөрийгөө төгжээд цаг байхгүй. Би хүүхдтэй юу үгүй юу? Тэ? Тэгэхээр бид нэр хамаарлна. Систем нь ингээ буруу яваад сэтгэлгээний явж гисэн систем нь буруу явснаас болоод бид нар үндэ байгалийн зам ёсоор л гацаанд орчиход байгаа. Та эсвэл тэнэг молгоодаа биш. Чадахгүй та биш. Зүгээр л мэддэг систем, мэддэг програм, мэддэг юмараа л явсан чинь үндэ тийм болсон.